Миний ойлгож байгаагаар бол сүүлийн үед ардын намын баг хуралдаад тэгээ гаргасан шийдвэр нь бол 3 чиглэлтэй гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт нь хамтарсан засгийн газар улс төрийн хүчин гэрээгээ зөрсөн учраас дангаараа засгийн газараа байгуулна гэж. Хоёрдугаарт нь бол энэ засгийн газараа унгаад шинээр засгийн газар байгуулна гэсэн том явдал. Гуравдугаар нь бол цаашдаа засгийн газар нь шин сэргэлтийн бодлогоо, бүсчилсэн хөгжлийн бодлогоо баримталж ажиллана гэж. Тэгээ миний хувьд энийг уншихдаа олигархуудтай хийх тэмцлээ зогсоо бууж өгөө гэсэн ийм л шийдвэр боллоо гэж ойлгож байна. Тэгээ энэ монголчуудын хувь заяаны амьдралын үндсийг хүндсэн том асуудал ингэ шийдэгдэж байгаа нь над харамсалтай санагддаг. Одоо дэлхийн нийт яриад оргиж, дэлхийн эдийн засаг бол маш хүнд сорилтонд орж байна. Монголын эдийн засаг бол дараагийн 1 жил биш 5 жил маш хүнд нөхцөлд орох болно. Энэ бол ойлгомжтой асуудал. Ийм үед нь Монгол төрөөрөө өөрөөр толгойгоороо тоглодог цаг биш ээ. За асуудлын утга нь яг юу юм бэ? Дахидигээр гадуурангаа жагсаал суглаан хийгээд элзэнгүй юм яриад ерөнхий сайдын хүүгийн одоо сүйтэвсэн бэлэгч шиг жижиг сажиг юм ярьж л элзэнгүй юм. Энэ биш. Энэ бол зүгээр монголчуудыг одоо сэтгэхгүй хувьд нь улс төрийн ухамсарын хувьд нь доромжилж та нарыг бүгжнээс илүү сэтгэж чадах биш те хөрх юм та нарын тэгээ ноцтой бид тэр алт мөнгө чи байгалийн байлгыг ухаад аваад явж байгаа гэсэн юм санаа гарлаа штэ. Ягшаа цуглаан дээр хэний төлөөлөгч зааш хэн санхүүжүүл хэн мөнгө өгөө бүгдээр л мэдээд яриад байна штэ. Няцаас юм байхгүй. 9 компаниас 270 сая төгрөг авсан. 3 хүнээс 30 сая төгрөг авсан. 300 сая төгрөгөөр ягшаа санхүүжүүлсэн яриад байгаа. Худлаа юм бол тэрийг няцаах нь ясахгүй л шүү дээ. Мөнгөөр санхүүж. Залуучууд цуглаад гэдэг хэний оюутнуудад очоод хичээлээ орхичоод жагсаал сууж байна. Энд чи бүгдээрээ харж л байна шүү дээ. Сонсч л байна шүү дээ. Жинхэнэ утга нь энэ засгийн газар энэ төр хэнд юун таалагдахгүй байна вэ? Жил гарын хугацаанд 2 жил ч гэж хэлж байна. Төрөөс явуулж байгаа бодлого бол Монголын арга түмний үндэсний өв баялагийг хувааж эзэмшсэн олигархуудын дарангуйлаас эдийн засгаа чөлөөлөх. Тэрнийг арга түмэнд өөрөөсөө тэгш хуваалцах чиглэсэн баялагын сангийн үндэсний баялагын сангийн тухай хуулийн асуудал байлаа нэг л. Сүүлийн үед бүр зарим тодорхой асуудал яригдаад ухаан хөдөлгөөний асуудал яригдаж байна. Энэ бол Монголын нийгмийн байгууллагын тухай асуудал. Монгол орны социализмд 70 жил болоод дараа нь шин замаар 30 жил замнахтаа олигархууд үндэсний баялагыг гартаа эзэмшээд арга түмнээ улс их орноо мөлжиж байдаг юм зэрлэг капитализм шатанд орсон. Энийг орхихгүй нь гажуу замаа гэдэг асуудал. Энэний төлөө хийсэн тэмцэл байсан. Баялагын сангийн асуудал бол зүгээр нэг өнгө хэдэн төгрөг хуваах асуудал биш. Энэ бол Монголын арга түмэн үндэснийхээ баялагын эзэн нээж тэрний үр шимийг хүртэж бүгдээрээ тэгш шударга тэгш ёсны орчинд амьдрах тухай асуудал. Гэтэл энэ тэмцэл өнөөдөр ингээд ялгагдал хурж байна л да. Тэгээ ухаан хөдөлгөөний асуудал гэдээ ярина. Би бодоход бол нэлээд удаан шуугдсан асуудлаар тэгээд мэдээ гарч байгаа мэдээлэл нь харахад 25-ны 3 сарын 27-нд байгалийн нөөц баялагийг нь банкны барьцаанд тавиад зээл авцсан юм байна лээ. Үндсэн хуулиар газрын хөвлийн баялаг бол нийтийн өмчмөн гэж арга түмний өмчмөн гэж тунхаглаад байхад тэрнийг нэг компани аваачаад гадны банкнд барьцаанд тавьчихаа сууж байна гэдэг юм хөөрхий ёо сүйдэн зээлөө төлж чадахгүй тэгээд өнгөрөөнө шүү дээ. Тэгээ энэнийг залруулах. Тэгээд цаа нууд элдвэнгүй юмнуудын сонирхол зөндөө шүү дээ. Манай ба хүртэл цаана нэг бүдэг тууж яваа энд баяр цогцон тэрээр байгаа. Нөгөө тал нь
маш чухал асуудал. Дэлхийн нийт төр гэж манай улсыг тойрсон гадаад хүрээлэл геополитикийн орчин үндсээрээ өөрчлөгдөж байна. Монголыг харах нүд сонирхол нь өөрчлөгдөж байна. Энэ үед Монголын гол улс төрийн хүчнүүд эвсэж нэгдэж төр засагтаа ажиллана гэдэг бол Монгол орны тусгаар тогтнол бүрэн эрхийн гол баталгаа юм. Энэ зарчмаар энэ засгийн газар байгуулагдсан. Энэ нь би чин сэтгэлээсээ баяр хүргэдэг. 90 онд тэр хүнд хэцүү үед би засгийн газрыг толгойд засгаа байгуулахдаа мөн өвчтийн зарчмаар ажиллаад бид нар хүнд үеийг суулж байсан. Энэ бол монголчуудын үндэсний эв нэгдлээ дээдлэх сэтгэхгүй төр ёсны зарчимд тулгуурсан гол асуудал. Гэтэл ингээд арчсан намын 3 хүн хүн намын 1 хүн ч юм уу хашаач юм тэр жагстай уулзлаа илүүнгүй юм хэллээ гэдэг яриагаар гэрээгээ зөрчлөө гэдэг дүгнэлт хийсэн байна. Засагт оролцож байгаа улс төрийн намуудын дээд удирдлагын институтууд нь бодлогоо биясаар томьёолж гэрээнээсээ татгах нэг асуудал. Гэтэл аль нэгэн тогтворгүй итгэхэд олон юм очоод хувийн санаа бодлоо илэрхийлсэн төр засгаа унгаана гэдэг бол бодохгүй байна. Тэгэхээр энэс харахад бол юу гэхээр ардын намынхны дотор зөвхөн улс төрийн хүчнүүдийн хоорондын харьцааны асуудал хэлцэх гэсэн биш. Ер нь энэ засгийн газар ямар нэгэн шалтгаан болоод ер нь буулгачих гэсэн бас сонирхол нийлээд байсан юм уу да гэж харагдаад байгаа юм шүү дээ. Түгжиглэх энэ улс төрийн урвалд энэ чинь зүгээр нэг хувь хүний үзэл бодол биш. Хувь хүний албан тушаал хуудсан амбиц биш. Энийн чинь цаад тал нь коллаборационизм гэж ярьдаг манайхан. Коллаборатууд гадныхантай нийлээд гадны эрх ашиг хамгаалаж Монголд төр засгийн тогтворгүй байдалд оруулж тэрнээс ашиг гомжоолдог ийм бас бүлэг бий болж байна. Улс төрийн аль ч намын дотор бол байж болох юм гэдгийг одоогийн байдлаар харууллаа гэж дотор бодож байгаа юм шүү дээ. Одоо ингээд ардын нам дангаараа засгийн газар байгуулад явж болно. Гадна талд нь одооноос илүү тогтворгүй байдал, үнэтэй байдал бий болгоул цаашдаа яах вэ? Яг ардын намын шийдвэр бол засгийн газрын огцрууланд гээгүй засгийн газар шинээр байгуулах зүйтэй гэж л орсон. Шинээр байгуулахад тэр чинь хэнийг засгийн намынхаа өмнөөс засаг тулгойд гэх үү гэдэг асуудал гарна үстэй. Гэтэл одоогийн ерөнхийдөө намын дарга нь байдаг өөрийн. Бид нэр чухам тийм нэг тодорхойгүй шийдвэр гаргаад ингээ гацаанд орчиход байгаа. Их хуран дээр очоод хэрвээ ерөнхий сайд нь надад итгэл үзүүлэх эсхийг санд хурааж өгөөч гэдэг уруулууд нэг асуудал нэг явах байх. Гэхдээ яаж шийдлээ гэсэн одоо байгаагаас зоройлохгүй байх ёстой. Энд бол аль нэг хувь хүний амбиц, аль нэг газар нутаг юм уу, эсвэл хөрөнгө бичнээгээр бүлгэлсэн явцсан эрх ашиг, эсвэл гадаадын ашиг сонирхлыг илэрхийлсэн тийм оролдлого энэ донд орох юм бол Монголын ард түмэг хохирно. Энээс хамгаалалттай байх хэрэгтэй. Ерөн сүүлийн үед засагж байгаа мэдээллүүдийг харахад бол төр засаг тогтворгүй байдалд орсонтой холбогдуулаад ерөнхий сайд хоёрын хооронд зөрчил үүслээ барьлаа гэдэг асуудал яригдж байгаа. Тэгээ энэ бол ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалыг шүүмжилдэг, дэмждэг янз бүрийн саналуудад үргэлжил гарч л байдаг юм. Бодохгүй Монголд ерөнхийлөгчийн засаг гэдэг чинь хоёр гүрэн чинь нэг өдөр толгойгоч хоп гэж аваад нэг гон тавиад маргааш нь малгай ууж байгаа юм шиг хоп гэж аваад нөгөө хүнээ тавиад наач тэгээ Монгол төр тоглоом бол. Тэгээ гол нь ард түмнийх бүх нийтийн төлөөлөл дуу хоолойд санаа бодолд нь тулгуурлаж улс төрийн том асуудлыг шийддэг ийм л ерөнхийлөгч хэрэгтэй. Ерөнхийдөө оюутны засгийн газар аль төвшөнд ажилласан байгвал би хаачиж улс орныхаа амьдралын нэг зангилаа асуудлуудыг шийдэх тэр төвшөнд
анхаарлаа төвлөрүүлээд тодорхой төслүүд гаргаад тэр төслүүдээр ярьж зарлаад ингээд ажиллаж эхэлж байсан. Энийг нунтраагаад тэгээд хаях юм бол тэгээд цаашдаа асуудлууд нь хүндэрнэ л дээ. Ер нь энэ баялагын сангийн асуудлаа босгож ирсэн тэр анхны автор нь одоогоо ерөнхий сайд энэ төлөө тэмцэж байгаа. Тэгээ энэ хүн өөрийн санаа бодлол тууштай туйлд нь хүргэсэн нөхцөл энэ төслийг гэж хэлээ одоо баялагын сангийн асуудлыг үр ашиг үзэж болно. Тэгээ миний бодоход бол одоо энэ засгийн нэгэ бариад явбал ажил болох байсан. Гэхдээ одоогийн засаг тусар бол ажлаа нэр төрийн төлөв хийдэг зүгээр нэг даанч явдаг гэмээр хийдэг ах トゥ өнөр бий л дээ. Тэгээд тэднийг цэвэрлэх тухай асуудал зөвхөн засаг огцрох тухай асуудалтай холбоотойгоор биш ер нь байнга төрийн ажлын чанар тавих шаардлагын үднэс байнга байх асуудал